За сайн байцгаана уу. За тэгээд бүгдээрээ бас өдөртөгч болон одоо бэлтгэх үйл явцын тухай үргэлжлүүлэн үзье. За тэгээд дөрөвдүгээр үе шат болох амьдралын төлөвшил. За үйлчлэлийн амжилтаас илүүгээр хэн байх гэдгийг би хинбэ гэдгийг ухаарах үе энэ бол. За тэгээд өөрийн дуудлага болон бэлэг авьяастай анхаарч өөрийн тэргүүлэх чиглэлээ одоо тодорхойлно. За энэ үед хүн жижиг үйлчлэлээс том одоо хариуцлага өсдөг. За бурхан бидний итгэмжт байдлыг бас шалгадаг. За тэгээд хүн өөрийн сул талыг харж нугарч хуугарч өөрийгөө даруусгах үе юм аа. Энэ бол бид үйлчлж явах хугацаанд бид төлөвшөж яадаг. Тэгэхээр энэ хугацаанд бид өөртөө биш бурханд илүү найдраа тавьж сурдаг. За Библиэлд жишээлбэл Петр Иесусыг 3 удаа үүсгэсэн ч гэсэн харин дараа нь үнэхээр хүчрэхэг удирдагч болсон. Паулд ч гэсэн надад махан бид өргөс өгцөө гэсэн. Энэ нь түүнийг одоо даруусгахын төлөө бардамнуулахгүй тулд байсан гэж хэлсэн. Тийм учраас бидний үйлчлэлийнхаа хугацаанд бид төлөвсөөр идэг, өссөөр идэг. Тэгэхээр уналт хугарч нугарах нь үр ашигтай үйлчлэлийн өмнө ирдэг. Тийм учраас та одоо бүү урам уграараа, та бүү цөхрөөрөө, та алдсан ч унсан ч та босоороо. Яг гэвэл таны өмнө илүү одоо үр дүнтэй үйлчлүүлж байна. Та олон хүмүүст урам болох болно. За тэгээд 5 дугаар шат буюу одоо нэгдлийн одоо оргил үе. За яг энэ үед бол удирдгчийн бэлэг авьяас, амьдралынхаа туршлага, үйлчлэлийн одоо тэр дадлага, туршлага гэдээ бүгд одоо нэгтгэгдэж тухайн хувийн зан чанарын өсөлт нийлээд яг нэг цэг зангидагдаж бурхны төлөө хамгийн одоо үр ашигтайгаар одоо үйлчлэх, ашиглагддаг оргил үе. Тэгэхээр энэ үед илүү одоо бурхны өгсөн мэрэгэн ухаанаар одоо үйлчилдэг. Яг энэ үед энэ оргил үедээ хүн өөрийнхөө жинхэнэ дуудлагадаа ордог. За энэ үеийн шинж гэвэл илүү үр дүнтэй үйлчилдэг, бага хүчээр их нөлөө үзүүлдэг. За зөв хүмүүсийг одоо бэлтгэж дагалдуулдаг. За тэгээд Библиэлд жишээ гэвэл Нехемия байна. За Нехемия бол түүний удирдах чадвар, түүний сүнслэг өсөлт, одоо залбирал, тэгээд улс төрийн туршлага бүгд нийлж тэр Иерусалимийн ханыг босгож байсан. За Иохан хожим одоо тэ нас өндөр үедээ одоо өөрийнхөө номыг одоо Иесусийн талаарх, дагалдагчийн талаарх тэ номоо бичсэн. Тэгэхээр бидний амьдралын хамгийн одоо үр нөлөөтэй үе бол амьдралын ихэвчлэн төгсгөл үед ирдэг шүү. Тэгээ энэ үедээ анхаарах нэг зүйл нь бид хэрхэн сайн төгсөх вэ? За хамт залбирая. Эзэн минь ээ, та биднийг үйлчилж явах хугацаанд та төлөвшүүлдэг үлээ. Тийм учраас бид үйлчлэлээс илүү бид өөртөө өөрийнхөө төлөвшөлд илүү анхаардаг байхыг сануулаарай. Эзэн бурхан минь ээ, үнэхээр бидний амьдралд тохиолж байгаа уналт бэрхшээл бол биднийг улам хүчрхжүүлдэг. Эзэн минь ээ, тийм учраас бид алдаанаасаа суралцаад бид илүү танд хэрэглэгдэж, илүү тантай хамтармаар байна. Эзэн бурхан аваа. Тэгээд биднийг сайн төгсөхөд туслаарай. Иесусийн нэрээр гуйлаа. Амен.